Оюуны хөгжил 5-наас Big Book номноос. Нийгмийн сэтгэл зүйн чадварууд бүлгийн бид яагаад дууралдаг вэ сэдвийг хамтдаа хийцгээе. Сурах бичгийн 257 дугаар хуудас. Яагаад дууралсан юм бэ? Хүүхдүүд яагаад дууралдаг вэ? Гэр бүлийн таагүй орчин нь хүүхдийг тавгийтүүлж уур уцаартай болгодог. Эцэг эхийн халамж, анхаарал хүссэн үед хүүхэд ууралж зөрөөдөлж эхэлдэг. Хүүхэд ямар нэгэн ялгуурлан гадуурхалтыг шууд л мэдэрдэг. Хүүхэд ямар нэгэн хүчирхийлэлд өртөж байвал ааш авир нь өөрчлөгдөж эхэлдэг. Сурах бичгийн 258 дугаар хуудас. Тайвшир да тайвшир. Огт ууралдаггүй хүн болохын тулд биш, харин уураа зөв удирдах сурахын тулд дараах аргуудыг сураарай. Хөгжим сонс. 10 удаа амьсгалаа гүнзгий ав. 20 хүртэл тоолоод үзээрэй. Юу ч хамаагүй зураад үзээрэй. Хөгжилтэй зүйл бодохыг хичээгээрэй. Шаар үлээж болох юм бэ шүү. Наас цаас олон удаа алхаж болох юм байна. 20 удаа доороо өсрээрэй. Сурах бичгийн 259-р хуудас. Ямар арга хэрэглэх вэ? Уураа хэрхэн гаргах вэ? Аль арга нь зөв бэ? Тэмдэглээрэй. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Үргэлжилтийг оюуны хөгжил Big Book номноос.